Сайн байцгаана уу та бүхэндээ шинэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ подкастынхаа шинэ дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараараа Дархан уул аймаг дахь уул уурхай эрчим хүчний техникийн коллежийг онцолж энэ удаагийн дугаарыг бид нар зөмөр бичиж байна. За хоёр багш маань болохоор Дархан уул аймагт байгаа. Би Улаанбаатараас оролцож байна. Өнөөдөр манай подкастын оролцогчд бол Дархан уул аймаг дахь уул уурхай эрчим хүчний техникийн коллежийн цахилгааны багш мөнгөцөө механикийн багш өрөвд орж байна. Та бүхэн манай сонсогчдод өөрсдийгөө танилцуулах буюу. За сайн байцгаана уу? Намайг Утнасан Огтой Мөнгөчөө гэдэг. За уул уурхай эрчим хүчний политехник коллежид цахилгааны багшаар 14 дахь жилдээ ингээд багш ажиллаж байна. За цахилгаан шугам шилжээний инженер мэргэжилтэй тэргүүлэх зэрэгтэй юм багш байна. За бүгдээр энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байцгаана уу? За Батан Огтой Бүрөвд орж байна. Уул уурхай эрчим хүчний политехник коллежид 15 коллежид 7 дахь жилдээ мэргэжлийн боловсролын салбарт 15 дахь жилдээ ажиллаж байна. Улаанбаатар хотын шинжилгээ ухааны технологийн их сургуулийн эрчим хүчний инженерийн сургуулийг цахилгаан системийн ангийг цахилгааны инженер мэргэжлэр төгссөн одоо мехатроник мэргэжлэр хүргэн ажиллаж байна. За тэргүүлэх зэрэгтэй юм багш байна. Баярлалаа. Төрөлжин хөгжиж байгаа гол хоёр мэргэжлийн олон жилийн туршлагатай хоёр багш оролцож байгаад үнэхээр их баяртай байна. Танаас сургууль энэ хоёр мэргэжлэр сурахын хамгийн гол давуу тал нь юу байна вэ? Өөрөөр чагшаа. Манай сургууль нь одоо нийтдээ ерөн сургуулаа танилцуулахад манай сургууль нь 83 жилийн түүхтэй. Тэгээд улстай одоо ганцхан юм төрөлцсөн гэдгээр одоо их давуу талтай. Уул уурхаагаараа төрөлцсөн, эрчим хүчээрээ төрөлцсөн уул уурхай эрчим хүчний политехник коллеж гэдэг байж байгаа шүү дээ. За тэгээд ер нь яг энэ хоёр мэргэжлээсээ гадна бас танилцуулахад бусад мэргэжлүүдээ ч бас танилцуулахад одоо манай сургууль маань Монгол улсад одоо анхны тэр политехник коллеж мэргэжлийн анхны сургууль гэж үздэг. За тэгээ манай сургуульд болохоор геологийн техникч, баяжуулалтын техникч, өрмийн мастер, за газрын төсний техникч гээд улстай одоо техникчийн одоо төвшөнд техникийн боловсрол олгож байгаа ганцхан одоо сургууль нь болохоор манай сургууль. За энэгээр бас их давуу талтай. За яг цахилгаан мехатроникийн чиглэлээр одоо сурахад илүү давуу тал нь юу гэхээр одоо бүрэн одоо хамгийн сүүлийн үеийн лаборатори тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон түүндээ бас Германы одоо зөвлөх багш нарыг авчирж одоо багш нар нь туршлагажиж дадлагжсан. За сургалтын орчноор бүрэн хангагдсан, интернет тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, номын сангаар бүрэн хангагдсан ийм сайхан одоо материаллык бааз аримтай юм сургууль байгаа. Чадамжийн төвийн маань одоо маш том давуу тал нь гэх юм бол одоо техник тоног төхөөрөмж болон одоо чадварлаг боловсон хүчингээр одоо төслийн тусламжтайгаар одоо яг одоо илүү одоо сайн чанартай одоо чадваржиж эхэлсэн чадамжийн төвийн маань гол зорилго нь бол одоо тэр дэлхийн стандартад нийцсэн тийм одоо техникийн боловсролыг олгохын тулд одоо ингээд байгуулагдсан гэж тэгж байгаа. Мехатроникийн хувьд одоо энэ мэргэжил маань илүү одоо шинэлэг юм залуу мэргэжил одоо ерөнхийдөө бол үүсэж хөгжөөд нэг 30-аад жил болж байгаа. Манай Монголд орж ирээд бол нэг 10 хэдэн жилийн түүхтэй мэргэжил гэж ингэж үздэг байхгүй юу. Тэгээ өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр маш олон энэ автоматжуулсан үйлдвэрүүд гарч ирээд үйлдвэрүүд бүтээгдэхүүнүүдээр ингэж өрсөлдөж байгаа ийм хурдцтай хөгжиж байгаа энэ үйл явцад одоо мехатроникийн мэргэжилч гэсэн бас яг энтэй адилхан юм хурдцтай ингэж хөгжих шаардлагатай юм мэргэжил байгаа. За тэгэхээр техник тоног төхөөрөмжийн одоо өсөлт хөгжилтөөс шалтгаалan бас энэ мэргэжилтнүүд одоо тэндээс одоо илүү хурдцаа тэр техникийн хөгжлөөс илүү хурдтайгаар ингэж хөгжиж явдгаараа одоо илүү давуу талтай байгаад байгаа юм. Бусад одоо мэргэжлүүдтэй харьцуулахад
Тэгээд одоо байнга хөгжиж, дэвшиж байх шаардлагатай энэ мэрэгжил. Тэгээд ийм болохоор одоо илүү одоо энэ мехатроник гэсэн чиглэл рүү илүү бас анхаарал хандуулах бас шаардлагатай байгаа. Бас багш нар нь бас эндээ зохицож айгүй маш хурдан хөгжих шаардлагатай техник тоног төхөөрөмж лаборатори нь одоо яг үйлдвэр дээр хэрэглэж байгаа лаборатори тоног төхөөрөмж дээр одоо оюутнуудыг суралцагчдыг сургаж тэр хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх ийм шаардлагатай мэрэгчил байгаад байна. Жигш одоо танай сургуулийн яг энэ чадамжийн төв дээр байгаа яг цахилгааны тоног төхөөрөмж одоо бусад сургууль дээр байхгүй ч юм уу? Эсвэл одоо яг сүүлийн үе яг ямар тоног төхөөрөмж танай дээр байна? За манай сургууль дээр болохоор цахилгааны дөрвөн дадлагын газар буюу лабораториуд байна. Цахилгааны лаб ойлтын дадлагын газар байна. Энэ дөрвөн бид нар энэ ажлын байртай. За тэн дээр бид нар болохоор давтамж хувирсгуур хөдөлгүүрийг зөөлөн асаах, за удирдлагын хэлхийг загварчлах, PLC лого удирдлага гэх мэтчлийн юм орчин үеийн техник технологийн дэвшилтэд нийцсэн. За хөдөлмөрийн зах зээлийн нэрэлтэд тулгуурласан ийм мэрэгчлэн бэлтгэхэд зориулагдсан ийм лабораториуд байна. За мөн одоо бид нар болохоор одоо бид нар 119 гэдэг ингээд нэрлээ сурсан. За энэ дээр болохоор бид нар цахилгааны одоо механик ажлуудыг ингээд шийдэг. Цахилгаан угсралтыг биеэрээ угсарна. За шийд угсарна, хөдөлгүүрийн төрөл бүрийн хөдөлгүүрүүдийг угсарч ингээд ажиллагаанд оруулна. Бидний хийж байгаа ажлууд болохоор яг юм үйлдвэрлэлт чиглэсэн юм үйлдвэрийн цахилгааныхын төрлүүдээр ингээд дагнсан ингээд байдаг. За мөн одоо Койкагийн хэмжлэгтэйгээр орж ирсэн цахилгааны онлын юм лабораториуд байдаг. За энэ дээр бид нар болохоор янз бүрийн график тооцоол гаргах ийм ажлуудыг ингээд хийдэг. За энэ дээр мөн багш нарын лаборатори тус бүр дээр бол багш нар нь бас мөн Герман улсад бол мэргэжил дэвшлүүлээд ирсэн. Өөрсдийнхөө одоо тоног төхөөрөмжийг ингээд эзэмшсэн ийм багш нар ингээд ажиллаж байдгаараа давуу талтай. За мөн манай сургууль болохоор ажил олгогч нартайгаа бас их хамтарч ажилладгаараа бас ингээд давуу талтай. Энэ бол бас манай сургуульд бол эсэгчд төлхөө орж ирэх бол шалтгаан болдог. За тэгээд одоо энэ лабораториуд манай сургууль дээр ингээд байна гэж байж байна. Тэгэхээр бид нар өөрснөө ингээд бас илүү ингээд хөгжөөд ийм лабораторитоо ингээд байхгүй энийгээ бас бусад сургуулиудаа бас бид нар бас түгээн дэлгэрүүлсэн байдаг. За манайх болохоор 2013 онд бид нар энэ анхныхаа лабораторийг байгуулж байсан. За энд бол манай Германы зөвлөх багш Бернд Мойерийн удирдлаганд бол бид нар энэ кабинетаа байгуулж ирсэн. За үүнийгээ бид нар сайн туршлага болгож бусад аймагуудаа түгээн дэлгэрүүлсэн. За энд нь болохоор энэ Алаах, Баян-Онгор, Баян-Үлгий гэдэг энэ аймагуудаар бид нар ингээд Баян чанд мөн за энэ аймагуудад бид нар бас энэ лабораториудаа байгуулж өгчээсэн. Мөн түүнчлэн бид нар бусад сургуулиудын оюутлын газар, хоолны газар, бусад сургалтуудын танхимуудыг нь цахилгаан монтаж хийж өгөх юм зорилтоор ингэж ашиглаж ингэж явж исэн. Тэгээд өөрснөө хөгжөөд зогсохгүй бусдыгаа бас хөгжүүлээд бусад сургуулиудын бас өрсөлдөх чадрыг нэмэгдүүлээд ингээ хамтдаа хөгжицгөө гэсэн ингээ дуурайн доор ингээ маа сургууль ингээ явдаг. Одоо сургуулийг яг сургуулийн чанарыг болохоор төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт. Одоо байгууллагын захиалгаас л ер нь бол мэдэн шүү дээ. Тэгэхээр энэ танаа төгсөлтийн хувь бас хэр байдаг юм бол бас ажил олгогчоос одоо захиалгууд ирдэг бах тийм. За тий. За захиалгын мэргэжлийн хувьд болохоор 1.5 жилийн ангийн төгсөгчдийн үзүүлэлтээс би ингээд ярив. За 2015 оноос 2016 оны хичээлийн жил төгсөгч Бацөх огтой Эрдэнэ Тениксийн албан ёсны эрхтэй сургагч багш болсон. За энэ нь болохоор дэлхийн айлч улсад сургалт явуулах эрхтэй Монгол улсын анхны цорын ганц мэрэгжилтэн болж байгаагаараас илүү онцлогтой байгаа. За 2016 оноос 17 оны төгсөгч гал одрах дэлхийн ур чадварын тэмцээнд захиалгын мэргэжлийн төрөлд 2014 онд анх удаа Монгол улсаа төлөөлөн оролцож байсан. За одоогоор бол оюутлын хувьцаат компанид болж ажиллаж байгаа. За 2017 оноос 2018 оны төгсөгч манлай Монгол ур чадвар захиалгын мэргэжлийн улсын уралдаанд 3 шаттай тэмцээний 2 удаагийн авраг олж ирсэн байна. Дэлхийн ур чадварын тэмцээний
бэлтгэл тэмцээнд амжилттай оролцож амжилтын үзүүлэлтээр одоо оюутлогоо компанид цахилгаанч нараа бол ажиллаж байгаа. За 2016 оноос 2017 оны төгсөгч Түнбаяр цахилгааны мэргэжлийн улсын уралдаанд 2 удаагийн аварга мөн оны төгсөгч Эрхэнбаяр нь үндэсний хэмжээнд зарлагдсан оюутлогоо хувьцат компани цахилгааны ажлын туслан гүйцэтгэгч GCR хувьцат компани тэтгэлэгт хамрагдаад одоо тэр компанидаа бол ажиллаж байгаа. Гэл мэтчлэн одоо манай төгсөгчид бол ажлын байран дээр төгсөөд бол шууд ингээд ажлын байранд ордог. Бид нар нөгөө нэг төсөл ажил бол зарладаг. Тэгээд төсөл ажиллаараа хүүхдүүд нөгөө нэг хийсэн бүтээлүүдээ ингээд танилцуулдаг. Манайд одоо төгсөгчдийн ур чадрын шалгалтын дээр бол бидний ажил олгогчдоос ирж бол суудаг. За тэн дээр бол бас хүүхдүүд маань ажлын байранд гараад ажиллах боломжтой. За түүнчлэн манай сургууль бол одоо 80 жилийнхаа ойг тэмдэглэсэн урт удаан ийм түүхтэй ийм сургууль байна. За нийт Монгол улсын хэмжээнд манай сургуулийн төгсөгчид эрчим хүчний салбарт бол 70-80% нь бол манай сургуулийн төгсөгчид маань ажиллаж байдаг. Энэ бол манай сургуулийн буюу миний хувьд бол яахын аргагүй бахархалт үнэт зүйл маань болж байгаамаа. За манай мехатроник харьцангуй цахилгааныг одоо нөгөө залуу мэргэжил байгаа төгсөлт хийгээд одоо 3 удаагийн төгсөлт хийж байгаа. За тэгээд хүүхдүүд маань ерөнхийдөө суралцах хугацаанд бол яг мехатроникоор дагнсан 5 лаборатори байгаа. Мехатроникийн чиглэлээр дагнсан 5 лаборатори байгаа. Одоо цахилгаан электроникийн 1 лаборатори, металл боловсруулалтын одоо 2 лаборатори, мехатроникийн програмчлал болон угсралт засвар чиглэлээр ингээд дагнсан юм 2 лаборатори ингээд 5 лабораторитой. За тэгээ оюутнууд маань одоо эхний одоо сургалтынхаа талаар эхлэж явах нь тавьчихж байгаа. Эхний курсүүдтэй бол яг мэргэжлийнхаа талаар суур мэдлэгүүдийг аваад 2 дугаар курсээс шууд програмаа бичиж сурдаг байгаа. За 3 дугаар курстэй бол бас төслийн ажлыг хамгаалдаг. Төслийн ажлаа бол робот машин, тэгээд одоо гар удирдлагатай болон гар утсаараа удирддаг тийм робот машинуудыг бол хийж ингэж төслөө хамгаалж ингэж төгсдөг. За тэгээд энэ төгсөгчд маань хөдөлмөрийн зах зээл дээр очихлоор одоо ажил олгогчд буюу үйлдвэрүүд маань одоо мехатроникч гэдэг мэргэжлийг одоо бас яг Монголд болоод нэг хараахан сайн бас таниагүй байгаа. Одоо сүүлийн үед нөгөө том Махинтекс одоо талах чихэр гээд том компаниуд үйлдвэрүүд бол яг одоо мехатроникч гэдэг энэ мэргэжлийг бол мөн чанарыг нь бас ойлгож эхлээд ажлын зарууд дээр бол бас ганц нэг удаа одоо мехатроникч авна гэсэн юм ажлын заруудыг оруулдаг болсон байна лээ. За тэгээд ийм болохоор манай хүүхдүүд маань нөгөө талын мэргэжлийг одоо сураад төгсдөг. Тэгэхээр ерөн ихэнхдээ үйлдвэрүүд дээр очиод өөрсдийгөө танилцуулж өөрсдөө ажлын байрыг бэлддэг. Одоо цахилгаанаараа одоо илүү бас төлхөө ажилд ордог. Сүүлийн үеийн төгсөгчд маань одоо илүү нөгөө мэргэжлийнхаа үн цэнийг мэдэрсэн юм уу? Ямар ч гэсэн нэг оюутныхаа туршлагыг ярихад одоо налахын нэг үйлдвэр дээр очиод миний мэргэжил болол мехатроникч гэдэг мэргэжил ингээд механик тал дээр энэ үйлдвэрийн тоног төхөөрөмж эвдэрх юм бол би ингэж заасан, програм тал дээр эвдэрх юм бол ингэн цахилгааныг ч гэсэн би ингэж засаад ингээд онцлоод ингээд засаад ингэж хийдэг. Би яг ийм програм дээр ажиллаж исэн гэж тэгээд яг энэ сургалтын байгууллага дээр ажиллаж байсан Siemens логон бас тэр компани дээр байсан гэж байна. Тэгээд энэ Siemens лого дээр бид нэр яг дадлага хийжсэн. Яг энэ тоног төхөөрөмж дээр одоо програмчлах тоног төхөөрөмжийг бид нар бас ингэж програмчилж ирсэн. Энэ дээр бид нар тийм програм бичижсэн гэж өөрийгөө сурталчилсаар байгаад ингээд тиймд ингээд яг одоо мехатроникч гэдэг ажлын байр байхгүй тэр үйлдвэр дээр автомажуулалт гэдэг ажлын байран дээр ингээд орж ажилласан байсан. Одоо тэр оюутан маань дахиад одоо илүү ур чадвараа хөгжүүлээд нэг жижиг үйлдвэрийн одоо бараг ерөнхий тийм инженерийн ажлыг бас хийж явж байгаа. Гэхдээ яг албан тушаал нь бол ерөнхий инженер биш. Ерөнхийдөө бол цахилгаан тэр автомажуулалт талыг нь хариуцсан тийм мундаг ажил хийгээд явж байгаа. Ийм туршлагууд болоод байна. За тэгээд цаашид бас одоо бид нар одоо мехатроник нь бол одоо илүү одоо өргөн хүрээтэй мэргэжил хүнд болон хөнгөн үйлдвэрүүдэд одоо бүхий л газар энэ мехатроник гэдэг зүйл одоо байж байдаг.
Тиймээс одоо энийг бас техникчийн төвшөнд одоо мэрэгжилтэн бэлтгэж гаргадаг гэдгийг бас хөтөлбөрийн зах зээл бас маш сайн ойлгуулахгүй бол яг нөгөө мехатроникч гингүүд бүхнийг одоо ингэж чаддаг гэдэг ингээд инженерийн төвшний бас ажлуудыг бас шаардах тийм хандлагатай байдгийн байна гэж би бас ажигласан байгаа. Тэгэхээр манайх бол техникийн одоо маш өргөн хүрээг хамарсан ажил мэргэжилтэй учраас манай төгсөгчид бол анхан шатныг ингэж техникчийн төвшний боловсролыг эзэмшиж ингэж гаргадаг гэдгийг бас сонсогчдод илүү дамжуулмаар байна. Тэгээд цаашид энэ мэргэжил маань илүү одоо хөгжих шаардлагатай, багш нарыг бас одоо илүү хөгжүүлж чадваржуулах шаардлагатай. Яг одоогоор бол манай сургууль мехатроникийн мэргэжлийн 2 багш байдаг. Нэг нь програм чиглэлтэй, нэг нь одоо тоног төхөөрөмж талаа хариуцсан ажилтдаг юм 2 багш байгаа. За тэгээд цаашлаад үйлдвэрийн дадлагжуулагч дадлагыг одоо нөгөө аж ахуйн нэгжтэйгээ хамтарч маш сайн хийх шаардлагатай гэдэг нь анхаарч ажиллагдсан. Тэгээд төгсөгчдийн ажлын байран дээр бас маш сайн анхаарч ажиллаж энэ мэргэжлээ бас маш сайн сурталчлахгүй бол одоо яг мехатроникч гэдэг хүн, мехатроникийн техникч гэдэг хүн яг юу хийх вэ гэсэн бас тийм ажлын байрны тодорхойлт байхгүй учраас тэрийг одоо илүү сайжруулах талаар бид нар бас нөгөө мэргэжлийн зөвлөлтөйгөө хамтарч ажиллаж байгаа үедээ бас сайн хэлж исэн. Одоо энэ талаар илүү их ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Танай сургуулийн оюутнууд одоо энэ 2 мэргэжлээрээ хаана дадлага хийдэг? Одоо үйлдвэрийн дадлага ч бас чухал шүү дээ. Онлоос гадна бас дадлага хийх бас их чухал байдаг. Тэгэхээр хаана одоо дадлага, үйлдвэрийн дадлага хүүхдүүд маань хийдэг вэ? За, манай сургуулийн хувьд бол бидний дадлага хариуцсан арга зүйч ажилладаг. За, энд бид нар энэ арга зүйч маань болохоор бид нартай ингээд цахилгаан эрчим хүчний үйлдвэрүүдтэй бол гэрээ хийдэг, хамтран ажиллах гэрээ, дадлагын гэрээ хийн гэсэн үг. За, тэгээд энэ гэрээнийхэн дагуу гэрээтэй байгууллагуудаараа бид нар хүүхдүүдэд хуваарлаж өгдөг. За мөн түншин одоо мэргэжлийн зөвлөлтөөгөө хамтраад байгуулсан үйлдвэр дундын полигон гэж бас манай сургууль дээр байгаа. За тэр үйлдвэр дундын полигон дээрээ бид нар бас дадлага хийж бас болно. Хичээлийнхэн дадлагуудыг ч гэсэн тэн дээр хийж болно. За тэрнээс гадна одоо цахилгаанд бол харьцангуйгаар бол үйлдвэрлэлүүд бол орон нутгатаа буюу өөр орон нутгуудад ч гэсэн харьцангуй олон байна. Цахилгаан станц, цахилгаан түгээх, цахилгаан дамжуулах гэх мэтчлэн одоо хувийн компаниуд ч гэсэн бид нар аюулгүй ажиллагаагаас сахиж бүрдээд ингээд хийх ингээд боломжтой. Энэ дандаа тэр нэг 3 талт гэрээний үндсэн дээр явагддаг байж байгаа. Мехатроникийн хувьд үйлдвэрлэлийн дадлага одоо дандаа автоматжуулсан үйлдвэрүүд дээр хийдэг. За одоо дархны хувьд бол дархан төмөрлөгийн үйлдвэрийн гам бөмбөлгийн үйлдвэр гээд яг одоо бүхий л үйл ажиллагаа нь хий шингэн болон програмаар удирдагддаг юм автоматжсан үйлдвэр байгаа. За тэгээд бүх гурилын үйлдвэрүүд бол бүхээр автоматжсан байна. Тэгээд лаазны үйлдвэр байна, ургамлын тосны үйлдвэр байна. Дархныхаа хүрээнд бол энэ үйлдвэрүүд байна. Тэгээд Улаанбаатар хотын талах чихэр, апу, махын тгс гээд ийм томоохон үйлдвэрүүд дээр ер нь дадлагын ажил хийх шаардлагатай. Тэгээд энэнийхээ хүрээнд ч гэсэн бид нар бас мэргэжлийн зөвлөлөө маш энэ том одоо автоматжуулсан тоног төхөөрөмжтэй энэ үйлдвэрүүдтэй одоо гэрээ байгуулж мэргэжлийн зөвлөлөө бас байгуулсан байгаа. Тэгээд одоо бид нар харин энэ дээрээ ажиллах шаардлагатай, хөгжих шаардлагатай байгаа. Технологийн хөгжлөөсөө түлхүү одоо манай мэргэжлийн хөгжил өмнө нэг алхам өмнө явж иж одоо бидний яг үндсэн одоо зорилго маань одоо биелэгдэх болоод байгаа. За 2 багш бас түрүүн хэллээ нэг мэргэжлийн зөвлөлүүд ажилтдаг гэдэг 2 мэргэжлэлээр хоёуланаас мэргэжлийн зөвлөл бас ажилласан юм байна тий. Энэ чадамжийн төвх дээр бас яг нөгөө үйл ажиллагааных нь хүрээнд бас мэргэжлийн зөвлөл гэсэн бас хэсэг байдаг. Та бүхэн яг мэргэжлийнхаа зөвлөлийн талаар мэдээлэл өгөхгүй юу? За манай цахилгааны мэргэжлийн зөвлөлийн гол зорилго бол олон улсын жишг хандлага нийцсэн үйлдвэрлэлийн болон өндөр хүчтэй цахилгааны техникчдийг бэлтгэх нийгмийн түншлэлийн суурь болж талуудын оролцоог хангахад оршин гэсэн бид нар бол ийм зорилгын хүрээнд ажилладаг. За бид нар 2013 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлээд ингээд хөгжүүлээд ингээд явж байгаа. За одоогийн байдлаар бол боломжтойгоо олон удаагийн ингээ хурал хилцүүлгийг хийгээд цахилгааны мэрэгч, техникч мэрэгжлийн 12 модуль бүхий сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байдаг. Үйлдвэрийн цахилгааны мэрэгжлийн чадамж олгох богино хугацааны сургалтуудыг амжилттай хийсэн байдаг. Үйлдвэрийн цахилгаанчин мэрэгжлийн ажил мэргэжлийн лавлах, тайлбар
тодорхойлолтуудыг бол энд боловсруулсан байдаг. За төгсөгчд буюу эсвэгчтэй бол уулзалтуудыг хийсэн байдаг. Эсэж орж ирж байгаа хүүхдүүдэд маань мэрэгчлэрээ бахархах, мэрэгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор бол уулзалт хийдэг. Төгсөгчдөө болохоор гарч сургуулиасаа гараад үйлдвэрийн орчинд ажиллахад бэлтгэдэг сэтгэл зүйн болон ажил мэргэжлийн лавлах болж ярилцлага ингэж хийдэг байж байгаа. За мөн бид нар болохоор захиргааны мэргэжлийнхаа 2 гишүүнтэй бид нар Герман улсад бол мэргэжил дэвшлүүлэх сургалтанд хамрагдаад ирсэн. За үүнийхээ үр дүнд бид нар болохоор дадлахын дэвтэр дадлах хийх гэрээ хэлэлцээрээ яаж байгуулт юм бэ гэдэг энэ зарчим дээр бид нар одоо үндэслээд дадлахын дэвтрийг шинжилж ирсэн байгаа. За бус суралцагч маань аваад багшаасаа удирдамжаа үйлдвэрийн газартаа очиод тэднийг нэг дадлах хийснийхэн дагуу дадлагжуулагч багшаасаа дүн авч гарын үсэг зурулж ирдэг. Энэ дэвтэр ямар байх юм бэ? Аль талд нь одоо хэрэгцээ шаардлага хангасан ямар дэвтэр байх юм бэ гэдэг дадлахын дэвтрийг шинжилж боловсруулад бол чадсан байдаг. За ингээд жил болгон уулзаж одоо шинэ оны төлөвлөгөөгөө бид нар боловсруулад ирсэн. За тэгээд бидний одоо төгсөөд гарсан хүүхдүүдэд маань эргэх холбоогоо сайжруулад ур чадварынхаа шалгалтын бас зорилгоор бид нар авдаг. За энд нь болохоор бидний манай мэргэжлийн зөвлөл маань бас хамтарч ажилладаг. За бид нар ямар нэгэн уралдаан тэмцээнд орох, за цаашдаа дэлхийн ур чадрын тэмцээн World Skills бид нар хүчээс ороход бол бидний мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн маань хичээл чармаал сэтгэл бол бидэрт бол маш их дэмжлэг болдог. Оролцогчтой болон багшид бид нар энэ тал дээр бол дэмжлэг авч хамтран ажилладаг. За мөн бидний одоо ур чадрын шалгалтууд дээр маань зөвлөгөө өгдөг, чиглэл өгч бас ингэж ажилладаг байж байгаа. За тэгээ манай сургууль бол захиргааны мэргэжлийн зөвлөлтөөгөө хамтраад маш олон ийм ур чадрын уралдаануудыг зохион байгуулсан, оролцсон ийм ариун туршлагатай сургууль. За энэ дээр минь бас мэргэжлийн зөвлөл маань бас хамтран ажилладаг. За тэгээд мэргэжлийн зөвлөл хэрэг бас миний бас нэг юм ханддаг бас хандлага байдгийн. Дандаа бид нар нөгөө нэг аж ахуйн газруудаасаа дэмжлэг хүсэгчд байх биш, бас одоо ажил олгогч буюу мэргэжлийн зөвлөлтөө аж ахуй нэгжтэй сургуулийн зүгээс бас хэрэгцээтэй бай гэж би ингээ үздэг. За энэ дээрээ би одоо яах вэ гэхээр Lab World-ийнхаа одоо лаборатори дээр туршиглээд цахилгаан дамжуулах үндэсний шилжээн инженер техникийн ажилтнуудын дунд цахилгааны мэргэжлийн ур чадрын уралдаан зохион байгуулсан. За энэ дээр хурж ирээд өдрийн ажилчид маань хурж ирээд холболтоо хийгээд туршаад ингээд уралдаанаа явуулж исэн. Энэ бас маш сонирхолтой болж исэн. Энэ бас туршлага бидэнд байна. За мөн одоо үйлдвэрийн газар болгоод дээр цахилгаан станц дамжуулах түгээх гэдэг. За газар болгоод дээр сургалтын менежер ажиллаж ирдэг. За энэ сургалтын менежерүүд нь болохоор жил болгон нөгөө ажилчдаасаа авдаг ийм сургалтууд, шалгалтууд ингээд байдаг. За энэ сургалтын шалгалтуудынхан материал дээр нь бас миний зүгээс буюу манай сургуулийн багш нарын зүгээс ч юм уу хамтарч ажиллах бол боломжтой юм байна. За шалгуур үзүүлэлтүүдийг хамтран зохиож боловсруулах юм боломжтой юм байна гэж тодорхойлоод бид нар бол энэ ажлаа бол дараагийн жилдээ хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгаад ингээ явж байгаа. За тэгэхээр бас маш олон юм хамтарсан сургалтуудын эндээс бол гарах байх гэж бодож байгаа. За мөн бид нар болохоор улс даяар хэрэгжүүлэх захиргааны багш нарын түгээн дэлгэрүүлэх тийм сургалтын багцыг мэргэжлийн зөвлөлтөөгөө хамтарч бид нар боловсруулсан. Энд одоо суур, дуундан шатны гэдэг тус бүр 3 шат 21 ийм сургалтын багц бид нар боловсруулж гаргасан. Одоо энэ бол удахгүй бас улс даяар түгээн дэлгэрүүлэлт нь яваад эхлэх юм зорилготой байж байгаа. За тэгээд олон улс аймагуудаар бид нар түгээн дэлгэрүүлэх сургалтыг бол амжилттай хийсэн. Одоо энэ үедээ суралцж байгаа 1-2 дугаар курсынхаа оюутнуудыг бид нар аяглаар бас үйлдвэрүүдээр бас авч явах ийм ажлуудыг бас зохион байгуулдаг. За энд бол манай мэргэжлийн зөвлөл рүүгээ аливаа үйлдвэр рүү орох нэвтрэгчин бас тэр онцгой бусад ажилладаг хүмүүсийн дураараа орж гарч бас болохгүй. Тийм учраас бид нар мэргэжлийн зөвлөлтөөгөө ханддаг. Ингээд орж гарах эрх аавна. За тэр чинь бид нар чинь нэг 20-оос дээш ингээд хүүхдүүд аваад орно шүү дээ. За тэгэхээр энэ зөвлөл маань бас энэ тал дээр бас аягүй их тусалцаа дэмжлэг болж ингээд ажилладаг. Тийм учраас мэргэжлийн зөвлөлтөө буюу гишүүдтэй маш их талархалж байдаг шүү. За мехатроникийн мэргэжлийн зөвлөлийн үед. Мехатроникийн мэргэжлийн зөвлөл нь за жилдээ одоо нэг удаа мэргэжлийн зөвлөлийнхөө хурлыг хийдэг. Тэгээд хийсэн ажлуудаа дүгндэг.
дараа жилийнхаа одоо ажлуудыг төлөвлөдөг, энэ ажлуудыг бол хийдэг байгаа. За манай мэргэжлийн зөвлөл нь одоо нөгөө байгуулагдаад одоо нэг 2-3 жил болж байгаа учраас одоо цахилгааны мэргэжлийн зөвлөлөөс мэдээж одоо арай балчир цахилгааны мэргэжлийн зөвлөлийн үндэс суурин дээр одоо нөгөө туршлага дээр манайх одоо гарч ирсэн юм зөвлөл байгаа. За тэгээд одоо мэргэжлийн зөвлөл ажил олгогчдын оролцоогүйгээр одоо бидний сургалт дэлхийн стандартад хүрэх одоо боломжгүй. Тиймээс одоо маш чухал нь бол биднэрт ажил олгогчид мөн одоо үйлдвэр аж ахуй нэгжүүд бас мэргэжлийн зөвлөл байгаа шүү. Тэгээд энэ дашрамд бас бүхий л үйлдвэр аж ахуй нэгж, хамтран ажилладаг үйлдвэр аж ахуй нэгжүүд болон мэргэжлийн зөвлөлтөд бас талархснаа илэрхийлье. За бидний одоо хамтран мэргэжлийн зөвлөлийн маань туршлага бол эхний ээлжинд одоо мехатроникийн сургалтын хөтөлбөрийг одоо хамтарч боловсруулсан байгаа. Нийтдээ 30 гаруй одоо хүний одоо инженер техникийн ажилчдын болон одоо нөгөө ижил төстэй мэргэжлүүдийн багш нарын бүрэлдэхүүнтэй ийм сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байгаа. За тухайн сургалтын хөтөлбөрийг хийхдээ одоо Германаас яг мехатроникийн чиглэлийн сургалтын хөтөлбөр боловсруулдаг тэр мэргэжилтэн ирээд манай Монголын бүхий л одоо автоматжуулсан үйлдвэрүүдэд орж үзээд судалгаа хийгээд тэгээд одоо холбогдох мэргэжилтнүүдийг нь цуглуулж одоо даатман боловсруулж энэ сургалтын хөтөлбөр маань боловсруулагдсан байгаа. Тийм учраас одоо энэ маань яг судалгаан дээр үндэслэгдсэн сургалтын хөтөлбөрөөр бид нар одоо үйл ажиллагаагаа явуулдаг. Сая одоо 2021 онд бас сургалтын хөтөлбөр маань шинжилэн сайжруулагдсан байгаа. Яг энэ шинжилэлээр маань одоо манай мэргэжлийн зөвлөлүүдийн одоо туслалцаа маш их байсан. Яг одоо үйлдвэр дээр ийм чадамжтай үүнийг чаддаг ийм мэргэжилтийн хэрэгтэй байна гэдэг тийм үндэслэл дээр одоо бас илүү сайжруулагдаж одоо нөгөө Монгол хөрсөндөө сургалтын хөтөлбөрөөр буулгасан байгаа. За энэ бол бас нэг их томоохон ажил болж өгсөн. За үйлдвэрлэлийн дадлаг сургалт одоо бас биднэрт маш одоо чухал хэрэгцээтэй үе байдаг. Дараагийн одоо хийх ажил маань энэ үйлдвэр сургалт, дадлагын сургалт руу нэлээд чиглэх ийм чиг хандлагатай дараа жилийн маань төлөвлөгөө болоод энэ жилийн маань төлөвлөгөө болоод боловсруулагдсан байгаа. За Германы одоо нөгөө дуал систем буюу хосолсон сургалтын системийг одоо хэрэгжүүлэхийн тулд бүхий л одоо нөөц бололцоогоо ашиглана гэдгээ одоо нөгөө мэргэжлийн зөвлөлийн маань гишүүд одоо бидэрт бас илэрхийлсэн байгаа. За энэ нь дуал систем гэдэг нь одоо үйлдвэр дээр оюутнууд суралцагчид одоо үйлдвэр дээр илүү цаг хугацааг өнгөрүүлэх энэ боломжоор бас хангаж өгөх талаар бас илүү тэр нөгөө дэлхийн стандарт руугаа бас илүү ойртох энэ ажлуудыг одоо төлөвлөж ажиллаж байгаа. За тэгээд би бас сая хэлсэн тийм ээ мехатроникийн мэргэжил бол маш тийм өргөн цаар хүрээтэй мэргэжил юм аа. Хүнд болон хөнгөн үйлдвэрүүдэд бүгдэнд нь одоо мехатроникийн мэргэжил байдаг юм аа гэд ингээд хэлсэн. Яг үүн дээрээ дахиад тодруулаад хэлэхэд одоо нөгөө ажлын байран дээр бас яг сая өмнө хэлжсэн шүү дээ. Ажлын байран дээр яг мехатроникч гэдэг мэргэжлийг одоо ажлын зар дээр ховорхон байдаг хаяа нэг том үйлдвэрүүд одоо мэддэг болсон учраас одоо энэ үүнийг бас төсөл танилцуулж өгж байгаа нэлээд танилцуулах ажлыг мехатроник гэдэг мэргэжлийг танилцуулсны үр дүнд одоо тэр томоохон үйлдвэрүүд одоо мехатроникч гэж ажлын байруудыг одоо зарладаг болсон. За тэгвэл тэр том үйлдвэрийн том тоног төхөөрөмжүүд дээр тэр автоматжуулсан тэр тоног төхөөрөмжүүд дээр яг хэрэгцээтэй байгаа мэдлэг одоо ур чадвартай тэр ажилчид тэрэн дээр очиж ажиллах ёстой. Тэгвэл одоо яг манай төгсөгчид тэр одоо игнэд хүрч чадчихэв. Үнэхээр одоо түүнд хүрэхийн тулд бас мэргэжлийн оролцоо бидний оролцоо маш чухал юм байна гэдгийг бас мэргэжлийн зөвлөл маань одоо ойлгоод тэгээд бас энтэй одоо илүү одоо хүүхдүүдэд чадваржуулахын тулд одоо яг мехатроникийн мэргэжлийн оюутнуудаа энэ Монголдо ядаж энэ сургууль дээр ур чадрын хурлаануудыг зохион байгуулж байя. Үүнийг бас дэмжин тусалж байя гэж энэ жилийн хурлаар одоо бас ярилцсан байгаа. Тэгээд бас энэ бол бас нэлээд сайхан тийм таашаалтай ажил одоо төлөвлөгөө болсон.
За тэгээд ур чадварын уралдаанаар одоо уралдуулаад хүүхдүүдийнхээ хүчийг сориод бас бие биенийхэн туршлагыг судлуулад ингээд ирэхлээр яалтч авахгүй энд нөгөө эрүүл ийм өрсөлдөөн бий болох юм байна гэдгийг олж харсан байгаа. За тэгээд одоо бас уул уурхайн компаниуд одоо саналаа маш ихээр илэрхийлдэг, одоо эрүүлдэг, өөрсдөө бас инженер техникийн ажилчид, удирдлагууд, ажилчид нь бас ирж манай мехатроникийн одоо юутай техник тоног төхөөрөмж сургалж хөтөлбөртөө бас танилцдаг. Энэ тоног төхөөрөмж дээр одоо ажилчдаа сургая, одоо танаа оюутнуудыг аваачиж дадлага хийлгээ, яг багш нарын чинь аваачиж бас яг үйлдвэр дээр аваачиж дадлага хийлгээ, хамтын ажиллагаагаа улам сайн бэхжүүлье ингээд аль нөгөө ашигтай байх талаас ингээд сургалтуудыг ингэж хийя. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор одоо түүнд нөгөө нэг бас өмнө сурцсан тийм одоо үнэмлэхгүй бас тийм ажилчид байгаа шүү дээ. Тэднэрийг бас давтан сургалтанд хамруулъя, үнэмлэх бичиг баримтжуулъя гэсэн ийм саналуудыг маш ихээр тавьж байгаа. Тэгээд энэ саналуудыг бүгдийг нь одоо манай одоо сургуулийн захиргаа маш сайхан ийлгээр хүлээж авч ингэж тэдгээр байгууллагуудтай хамтарч ажилладаг. За ийм байна. За манай цахилгааны мэргэжлийн зөвлөлийн хувьд бас тэргүүн туршлага нь бол үйлдвэр дундын полигонтой юм байна. За үйлдвэр дундын полигон гэхээр бүх одоо цахилгааны мэргэжлэр суралцж байгаа сургуулийн сурагчид нар орчиж дадлага хийх боломжтой, мөн түнчлэн багш нар хийх боломжтой, үйлдвэр дээрээ ажиллаж байгаа инженер техникийн ажилчдууд нь бас мэргэжлээ дээрчлүүлэх боломжтой ийм үйлдвэр дундын полигон бий болгосон. Энэ бас мөн төслийн дэмжлэгтэйгээр за манай зөвлөлийн энэ сайн туршлагыг бас бусад орон нутаг, бусад сургуулиуд дээр байгаа энэ мэргэжлийн зөвлөлүүд нь бас тэргүүн туршлага болгон авч одоо өөрсдийнхээ ажилд бас нэмэр болохоор ингэж бид нар туршлага солилцсон бас ийм сайн туршлага бас байна. Танай сургуулийн хувьд болохоор бас энэ бусад сургуулиудтай аим түгээн дэлгэрүүлэх сургалтуудыг хийдэг гэж сонссон. Энэ талаар ярьж өгөхгүй юу? За манай сургууль цахилгааны мэргэжлийн чиглэлээр бол түгээн дэлгэрүүлэх сургалтуудыг хийж ирсэн юм бас туршлагатай сургууль. За энэ нь болохоор манай цахилгааны мэргэжлийн зөвлөх багш Бернт Майер багштай маань бас салшгүй холбоотой. За энэ сургалтуудыг бид нар бол түн хийсэнчлэн Ховд, Налах, Баян хонгор, Говь сүмбэр, Баян чандан гэх газруудад бол цахилгааны дадлагын газруудыг бий болгож ингэж өгч байсан. За түүнээс гадна бид нар нэмэх хасах цахилгааны мэргэжлийн ур чадрын уралдааныг бол санаачлан зохион байгуулсан ийм сургууль. За тэр тэмцээнийхээ хүрээнд бид нар цахилгаан хангамжийн систем гэдэг сургалтыг бол улс даяараар явагдчихсан байна. Лаб болж тоног төхөөрөмжтөө ашиглах юм сургалтыг Налах, Чойр гэсэн хотуудад явагдчихсан. Давтамж хувьсгуур гэсэн сургалтыг улсад явуулж ирсэн байна. За чадамжийн нэгж бэлтгэх, ажлын хуудас боловсруулах юм арга зүйн сургалтуудыг бол улс даяар бол явуулж ирсэн байна. За мэргэжлийн багшийн чадваржуулах арга зүйн мастер багш сургалтыг бол сургуультай сургалт болон үнэлгээний гэрчлэгээ дүүрэн сургалтыг бол сургуультай нэвтрүүлээд манай одоо сургуулийн бүх багш нар бол гэрчлэгээ дүүрэн сертификатанд бол хамрагдсан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм сургалтанд бол хамрагдсан байна. За тэгээд улс аймагт нь бид нар ингээд очиод тухайн сургуулийн яг хэрэгцээ шаардлагатай дээр нь очиод ажлын байран дээр нь очиод энэ сургалтуудаа явуулдаг. За шаардлагатай сургууль дээрээ ингээд мэргэжлийнхэн багш нарыг сургаад авчираад ингээд явуулдаг ийм одоо ариун сайхан туршлага бол бидэнд байна. Сургалтаараа бид нар мэргэжлийнхэн багш нартайгаа хамтран ажиллаж, найз нөхдийн холбоогоо сайжруулж, хоорондоо бид нар одоо үнэтэй туршлагачдаа хоорондоо солилцож ингэж хамтарч ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Мэргэжил нэгт багш нартаа бүгдэнд нь ажлын амжилт ингээ хүсье. Мехатроникийн мэргэжлийн хувьд одоо манай ГИЗ-ийн
зөвлөх мэрэгчлэн Бернт Севрихтэй бас салшгүй холбоотой. За бас манай Бернт Мой бас энэ мехатроникийн лабораториудыг үүсгэн байгуулсан. Энэ мэрэгчлийг бас үүсгэн байгуулахад маш том хувь нэмрийг оруулсан. Тэгээд түүний дараагаар бол Бернт Севрих гэдэг мэрэгчлээ ирсэн. За Бернт Севрих мэрэгчлэлтний хувьд бол Arduino клубыг ажилуулсан. Энэ Arduino клубын үйл ажиллагааны хүрээ одоо электроникийг сонирхож байгаа бүхий л одоо төвшний хүмүүст зориулагдсан өөрийн сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн тэр програмчлалд илүү сонирхолтой хүүхдүүд энэ клубт маань ирж сурж исэн. Тэгээд энэ клубыг одоо ажилуулснараа тэр одоо Дархан уул аймгийн од цогцлбороос маш олон тийм суралцагчдыг бас бид нэр элсэгчээр татаж чадсан байдаг. За тэгээд энэ клубт сурсан хүүхдүүд маань бас сургууль дээр очиод энэ програмчлалын тэмцээнд ороод миний мэдхээр одоо хамгийн одоо ойрхон жишээг дурдах юм бол манай сургуулийн жолооч Ган Төмөр жолоочийн маань хүү одоо 4 замын гэрлийг програмчлаад түүгээр одоо сургууль дээрээ уралдаанд оролцоод ингээ 2 дугаар байрыг эзэлсэн байдаг. Тэгээд үнэхээр баярлсан талархалснаа илэрхийлээд одоо тэр нөгөө бүтээлээ багштай одоо танд авчирж ингэж дурсая. Энэ бүтээл үнэхээр одоо намайг энэ 2 дугаар байранд орууллаа гэд тэр хүн маань бас ингээ зөндөө олон найзуудыгээ дагуулад одоо энэ цахилгааны ангид маань цахилгааны 2.5 жил маань ингээд сурж байгаа дээшээ шатлаад мехатроникийн ангид орж суралцсан гэсэн ийм төлөвлөгөөтэйгээр орж сурсан байгаа. За тэгээд багш нарт бас нөгөө микроконтроллерийн сургалтууд бас 1-2 үе шаттай сургалтууд бас явагдчихсан. Одоо энд Монгол улс даяар одоо цахилгааны чиглэлийн багш нарыг цахилгааныг үндэс суурьнд болгоод ингээд түүн дээр нь цахилгааных нь үндэс суурь дээр одоо микроэлектроникийг одоо зааж өгсөн. Түүнийг одоо жижиг микро элементүүдийг одоо програмчлахыг одоо анхан шатны болон дунд шатны сургалтуудыг бол ингэж явуулж ирсэн. За тэгээд одоо энэ мэрэгжил маань илүү одоо манай сургууль дээр ирээд одоо сургалтын үйл ажиллагаагаа явуулаад одоо нэг 4-5 жил болж байна. 5-6 жил болж байна. Тэгээд энэ хооронд бас бид нэр эдгээр одоо түгээн дэлгэрүүлэлтүүдийг хийсэн. Сүүлийн 2 жил маань одоо энэ COVID-19 гэхийн цаад тахалтай холбоотойгоор ерөнхийдөө бас түгээн дэлгэрүүлэх сургалтууд маань бидний бас цаашаад энэ хамтын ажиллагаа маань бас ингээд доголдоод байгаад бас жоохон харамсалтай санагдаж байна. За тэгээд бас GCR компаниас захиалах бас сургалтууд манай сургууль дээр хийгдчихсэн. За энд болохоор 25 хүүхэд суралцаад 25-аа одоо ажлын байран дээр очсон бас ийм сайхан туршлагууд тоочод одоо бас олон байна. Хоёр багшаа мэрэгжил бүхэн хамгийн сайхан байдаг. Та бүхэн яг өөрсдийнхээ мэрэгжлийн хамгийн сайхан юу гэж боддог вэ? Цахилгаанчин мэрэгжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ гэхээр би одоо өөр дээрээ ингэж шаваад ихэд эмгтэй хүн учраас би бол өөрийгөө хизээч цахилгаанчин болохгүй, цахилгааны инженер болохгүй гэж бодож байсан. Гэтэл би одоо өнөөдөр цахилгааны инженер мэрэгчлэрээ ингээд тасралтгүй ажилласан. Миний ажил амьдралын бол салшгүй нэг хэсэг болж чадсан байна. Тийм учраас би бол энэ мэрэгчлэрээ бахархгүй байхын аргагүй байна. За тэгээд цахилгаанчин мэрэгжлийн хүн бол өнөөгийн энэ улс их оронд болж байгаа техник технологийн дэвшилтэнд тулгуурласан бүхэл хэрэгцээ бол цахилгаан эрчим хүчтэй бол салшгүй холбоотой байна. Одоо бүх хүн компьютераар ажиллаа хийж байна. За бүх тоног төхөөрөмж бол эрчим хүчээр ажиллаж байна. За өнөөдөр манай одоо Монгол улсын зүрхэн болж цохилж байгаа станцууд маань бүх улс их орны маань хүндийг ачаандаа үрж одоо бүх энэ үйлдвэрлэл болон айл өрхүүдэд байгаа энэ ажлын ихэнх нь уулж бидний ажил амьдралыг залгуулж байна. За хөөрхөн бяцхан усуд маань ингээд телевизэн, интернетээс одоо өөртөө хэрэгтэй ямар их мэдээллийг авдаг билээ. Энэ бүгд маань эрчим хүчтэй бол салшгүй холбоотой. Энэний эзэд бол цахилгааны мэргэжлийн хүмүүс байна. За цахилгаан бол улс их орондоо
эрчим хүчийг түгээгч, гэрэлтүүлэгч, түүнийг онцлогч. За цагаан бэйлийн ингээд гартаа өмсөн эмчнэр юм аа. За тийм учраас бид нар бол энэ мэрэгчлэрээ бахархгүй байхын аргагүй. За үнэхээр энэ цахилгааны мэрэгчлэр бол эмэгтэй ч гэсэн, эрэгтэй ч гэсэн хамаагүй чин сэтгэлтэй, чин зүрхтэй, зоригтой, одоо сэтгэлийн хаттай ийм хүмүүс бол энэ мэрэгчлийг эзэмшдэг гэж би бол хувьдаа ойлгодог. Яг гэвэл мэрэгжил маань өөрөө маш их шударга мэрэгжил. За 5% хүрээнд явагдана. За энэ хуулиас гадуур зүйл гэж байхгүй. Яг л одоо гүйдэл задлгсан л бол хүрэх газраа хүрч одоо хэрвээ буруу зүйл байвал биднэрт одоо тэр хэмжээгээрээ хохирдол нь биднэрт ирж идэг ийм шударга мэрэгжлийг бид нар эзэмшдэг ийм бахархалтай хүмүүс. За тэгээд их орныхон хөгжил цэцэглэлтийг түүчээлэн одоо улс их орноо мандуулан цэцэглүүлж гэрэлтэй гэгээтэй байлгаж байгаа ийм одоо чухал мэрэгжлийн хүмүүс энэ мэрэгчлэрээ бахархаж сэтгэл зүрх маань бол зориулагдсан ажиллаж явдаг. Фронтын мэрэгжлийн одоо хамгийн сайхан зүйл нь бол энийг би бас нөгөө аж үйлдвэрийн хувьслуудтай холбож тайлбарламаар байна. За хамгийн эхлээд бүхий л одоо үйл ажиллагаа, хөдөлмөр, эрхлэлт гар үйлдвэрлэл байсан бол дараа нь болохоор механик руу шилжиж механикчуулалт бий болсон. Тэгвэл гар үйлдвэрлэлээс механикчуулалт руу шилжиж гэнэ гэдэг маань одоо нөгөө аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсэл болж байгаа. За тэр нь маань дараа нь болохоор цахилгаанжуулалт руу бий болсон. Цахилгаанжуулалтаас одоо дараагийн технологийн дэвшил нь болохоор автоматжуулалт болсон. За автоматжуулалтаас дараагийн үе шат нь бол одоо цахим химэл оюун ухаан болсон. Тэгвэл одоо мехатроникийн хамгийн сайхан давуу тал нь одоо энэ химэл оюун ухаан буюу энэ аж үйлдвэрийн 4-р хувьсэл технологийн бүхий л үе шатуудын хамгийн дээд оргил үед нь ирэхэд энэ мехатроникч гэдэг мэрэгжил бол маш их үүргийг гүйцэтгэж байгаа. Мехатроникч гэдэг мэрэгжлийн хамгийн сайхан нь одоо бүхий л мэрэгчлүүдийн одоо дээд оргил нь болж байгаа нь одоо хамгийн сайхан бахархууштай зүйл нь гэж би боддог. За энийг одоо аж үйлдвэрийн хувьслуудын үе шаттай холбож тайлбарлах юм бол одоо нэгдүгээр хувьсэл нь одоо гар бүхий л одоо үйл ажиллагаа, үйлдвэрлэл маань гар ажиллагаатай байжгаад механикчуулалт бий болсноор одоо уурын турбин бий болсноор одоо механикчуулалт одоо хөгжиж ирсэн. Түүний дараагийн одоо шинэлэг үе шат нь болохоор цахилгаанжуулалттай нөгөө механик үйл ажиллагаатай машин хоногт хөрөмжийг цахилгаанаар удирддаг болсон энэ үе шат байгаа. За дараагийнх нь бол энэ цахилгаанаар удирдах байсан юм а одоо нөгөө автоматжуулаад алсын удирдлагатай болгосон. Энэ нь бол дараагийн үе шат байгаа. За дараа нь болохоор одоо химэл оюун ухаан буюу одоо бүхий л зүйлийг одоо роботоор хийж гүйцэтгэх химэл оюун ухаан бий болсноор болсон. За тэгвэл одоо яг энэ аж үйлдвэрийн 4-р хувьсэлд бол одоо мехатроникч гэдэг мэрэгжил хамгийн их эрэлт хэрэгцээтэй бөгөөд одоо тийм шинэлэг байдлаараа бүх одоо мэрэгчлүүдийн одоо холимог гэсэн утгаараа өнөөгийн энэ хөл нийлүүлэн алхахад энэ мэрэгжил маань хамгийн эм тэргуун шаардлагатай байдаг гэдэг утгаараа хамгийн шинэлэг залуу мэрэгжил. Тэгээд бас ажлын байрнаас энэ технологийн хөгжил дэвшлээс урган гарч ирсэн мэрэгжил гэдгээрээ би одоо маш их бахархууштай байдаг. За тэгээд энэ мэрэгжил рүү одоо цахилгааны инженерээсээ бас энэ мэрэгжил рүү одоо хөрвөн ажиллаж байгаадаа бас өөрөөрөө бас их бахархдаг. Тэгээд энд бас хөрвөн ажиллахад нөлөөлсөн одоо багш нар болон одоо бүхий л одоо энэ мэрэгжил рүү хөрвөн ажиллахад тусалж дэмжиж байсан бүхий л одоо багш нар болон байгууллагын хамт олондоо маш их баярлаж явдаг. За тэгээд оюутнуудтай бас хандаад хэлэхэд өнөөдөр та нарыг одоо хөтөлмөрийн зах зээл дээр бас яг
мехатроникийн техникч ажилд орно гэсэн ажлын байрууд одоо бараг байдаггүй юм байна гэд ингээд хүүхдүүд маань жоохон юм сэтгэл зовнилтой байдаг. Тэрийг битгий тоогоороо та нарын мэрэгжилд бол хамгийн дээд ориглон юм шүү. Та нарын мэрэгжил бол хизээч хуучрахгүй шинэлгээрээ байх энэ мэрэгжил. Та нар хамгийн сайхан мэрэгчлийг эзэмшиж байгаа. Энэ мэрэгчлэрээ бахархаж яваарай. Харин энэ мэрэгчлийг хамгийн төгс эзэмших ёстой гэдэг дээр бид нэгэн зорилготой олж ажиллах ёстой шүү л гэдгийг одоо дамжуулж хэлмээр байна. За өнөөдрийн манай подкастад урилга хүлээн авч цаг зав зарцуулж зочин болж орж ирсэн Дархан уулын аймаг дахь уул уурхай эрчим хүчний политехникийн мехатроникийн багш бүрүүдэрж цахилгааны багш Мөхзийн хоёртай баярлалаа. За дараагийн дугаар хүртэл баяртай. За баярлалаа. Баяртай. Баяртай.